Монгол Ардын намын рейтинг 1 жилийн хугацаанд тасралтгүй буурч арчилсан намын рейтинг сүүлийн 10 жилдээ хамгийн сайн үнэлгээнд хүрчээ. Монгол Ардын намын баг хурал 479 гишүүнтэй байсныг 597 болгож нэмэгдүүллээ. Соёлын төвийн барилгад зарцуулсан төсөв 4 аймагт дулааны станц барих хөрөнгөтэй дүүцэж байна. Эсрэг орчмын өмнө улс даяараа шатхууны хомсдолтой нүүр тулж байсан, харин энэ удаад нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа. Рамдрыг үзэгчтэй цаг 7:10 Тэнгэр-Телевиз 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Мяг судалгааны байгууллагаас сар буруу улс төрийн намууд болон улс төрчдийн үнэлгээний судалгааг Улаанбаатар хот орон нутгийн сонгуулийн насны тодорхой иргэдийн дунд санамсаргүй төрийн аргаар явуулдаг. Улс төрийн уур амьсгал ширэх хүн өрнсөн өнгөрсөн 10 дугаар сарын судалгааны дүн ихээхэн сонирхолтой гарчээ. Сүүлийн 10 гаруй жил тасралтгүй төр барьж буй Монгол Ардын намын рейтинг ойрын жилүүдэд байгаагүй доод түвшинтэй хүрсэн бол засгийн газраас гарч сөрөг хүчний үүргээ биелүүлж эхэлсэн арчилсан намын рейтинг сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн өндөр үнэлгээндээ хүрчээ. Тэгвэл парламентод суудалтай 3 дахь намууд болох хүн, иргэний зориг ногоо нам, үндэсний эвсэлд өгсөн иргэдийн үнэлгээ 4 онооны босгод хүрч чадахгүй байна. 2024 оны улсын хурлын сонгуулийн дараа бол Монгол Ардын намын рейтинг бол нэлээд өндөр байсан. 5 гаруй байсан. За бид одоо сүүлийн жилийн хугацаанд 24 оны 11 сарыг 25 оны 10 сартай харьцуулахад 5-аас 3.5 хүртэл буурсан баг. Монгол Ардын намын рейтинг. За үүнд гол нөлөөлж ингэж огцон мунсан гол нөлөөлж байгаа 2-3 хүчин зүйл байна. Нэгдүгээрт 5-6 сард өөрийнхөө намын ерөнхий сайдыг нам доторх тэмцлээсээ болж иж Монгол Ардын нам угаасан. За дараа нь Занаачлал засгийн газрын тэргүүн болсон үед бол баг зэрэг сэргэж эхэлж ийсэн 9 сард 10 сард буцаад унсан. Яагаад унахад мөн одоо улсын хурал дээр болж байгаа үйл явдал. Сөрөг хүчний хувьд бол арчилсан нам өнгөрсөн 5-6 сард 6 сар засгаас гарсан. Түүнээс хойш бол арчилсан намын рейтинг бол баг-багаар нэмэгдсээр байгаад одоо бидний сүүлийн 10 жил дэх хамгийн өндөртөө хүрсэн байгаа юм. 4.5. Монгол Ардын намынхаас бүтэн 1 пунктээр өндөр байгаа. Арчилсан намыг сөрөг хүчин байгаа гэдэгт нь бол иргэдийн хүсэж байгаа байр суурь байхгүй. Ерөнхийлөгчийн рейтинг иргэд сонгогчдын дунд өндөр хэвээр байна. Харин ерөнхий сайд Зандан шатрын рейтинг анх томилогдсноос хойш 1 бүхэл оноогоор буурчээ. Парламентын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээж хамгийн доор үзүүлэлттэй гарчээ. Харин рейтинг өндөртэй улс төрчдийг ерөнхийлөгч хөрөлс өгт хэрэгүүлсэн бол нэр хүнд таруу улс төрчийг улсын хурлын даргалсан амар ойсголон магнаалжээ. Монгол Ардын намын 31-р их хурлын төлөөлөгчид намын дүрмээ шинчилж баг хурлын гишүүдэд сонгожээ. За энэ удаагийн их хурлаас Монгол Ардын нам түүхэндээ анх удаа баг хурлын 597 төлөөлөгч сонгож санал хураалт 8 цаг үргэлжилсэн байна. Монгол Ардын нам үндсэн дүрмд 44 шин заалт нэмж оруулсан, мөн 57 заалтыг өөрчлөн найруулж 9 заалтыг хассан байна. За Монгол Ардын намын баг хурлын гишүүдийн тоо 479 байсан бол ийхүү нэмэгдэж 597 боллоо. За баг хурлын гишүүдийг сонгохдоо тухайн аймаг, нийслэл, дүүргийн намын орооны санал болон социал-демократ эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын холбооны саналыг мөн харгалзан үзсэн гэлээ. Бодлогын кодт Монгол Ардын намын үе үеийн удирдлагуудыг багтаасан гэдгээ Монгол Ардын намын дарга онцлсан байна. За гэхдээ зарим гишүүдийн зүгээс намын үйл ажиллагаанд огт оролцдоггүй нөхдийг баг хуралд сонгож байгаа нь буруу гэдгийг шүүмжилсэн байна. Өдөө орон нутагт намын анхны шатны байгууллагт төв намынхаа бодлогыг, дотоод мэдээлэлд ойр байх, өөрсдийнхөө дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд түргэн хүргэх. Тэгснээрээ одоо зөвхөн намын байгууллагын шийдвэр гэхээсээ илүү төрийн бодлого шийдвэрт бас энэ дуу хоолойг хүрэх ийм сайн талуудтай учраас намын анхан шатны байгууллагын төлөөллийг
баг хуралд төлөөллөөр оруулж нэмэгдүүлэх нь бол ялангуяа орон нутгийн төлөөллийг оруулах нь бол нэн шаардлагатай байна л гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын орооноос энэ удаагийн Монгол Ардын намын 31-р их хуралд нийтдээ 48 төлөөлөгч сонгогдож ирсэн. За түүний бол 40 төлөөлөгч нь манай Хороодын намын орооноос сонгогдож 8 төлөөлөгч нь бол ковотор оролцож байна. 2013 онд Монгол Ардын намын гишүүдийн тоо 310 байв. За үүнээс өмнө 400 гаруй гишүүдтэй байлаа. Харин 2021 онд гишүүдийн тоог нэмэгдүүлж 479 болгосон байна. Харин өчигдрийн хурлын санал хураалтын үр дүн гарч за ирэх сонгуульд хүртэл Монгол Ардын намын 300 мянган гишүүнийг төлөөлөх 597 баг хурлын гишүүнийг тодруулжээ. За өнөөдөр үдээс хойш Монгол Ардын намын баг хурал анх дугаар хуралдаанаа эхлүүлсэн. Энэ хурлаас удирдах зөвлөл Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга за бусад нарийн бичгийн дарга нараа сонгож дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх юм а. За одоогоор баг хурлын гишүүдийн нэрс ил болоогүй байгаа юм а. Аймагуд нь дулааны станцгүй хэрнээ дийлэнх сумд нь соёлын төвтэй байна. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд 110-аад соёлын барилгыг хот хөдөөгүй барьсан байгаа юм. Үүнд нийтдээ 216 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэ хөрөнгийн хэмжээ 4 аймагт дулааны станц барих мөнгөтэй дүйж байгаа юм а. 2019 оноос хойш барих соёлын төвийн тоо харьцангуй буурчээ. За 6 жилийн өмнөхтэй харьцуулбал тавьдаг төсвийн хэмжээ 10 тэрбум төгрөгөөр багассан. За тухайлбал 2019 онд 46 тэрбум 470 сая төгрөгөөр шинээр соёлын төвийн барилга эхлүүлсэн. Харин хуучин соёлын төвийн их засварт 2.8 тэрбум төгрөг тоног төхөөрөмжөнд 41 сая төгрөгийг зарцуулж байжээ. Ингээд дараа жил нь 10 тэрбумаар буурч зогон дамжаа хэрэгжих соёлын төвүүдэд зориулан 32 тэрбум төгрөгийг төсвөлсөн. Харин 2021 онд энэ хөрөнгийн хэмжээ буурч 27 орчим тэрбум болжээ. Харин энэ онд өмнөх соёлын төвийн барилгуудаа дуусгахын тулд 30 тэрбум төгрөгийг төсвөөс хуваарлсан. За яг жилийн өмнө сангийн сайд жавхлан болоод улсын хурлын гишүүн Цэнгүү нарын хооронд эрчим хүчүү за аль эсвэл соёлын төв гэх маргаан гарч ирсэн. Төсөвт 100 тэрбумаар 24 суманд соёлын төв барих шаардлагагүй гэж үзсэн Цэнгүүн гишүүний тайлбарын хариуд сангийн сайд соёлын төв бол сумын ард түмний цугладаг ганц газар гэж өмөрчилсөн. За эцсийн дүндээ 100 тэрбум биш 30 тэрбумын төсвийг соёлын барилга барихад тусгасан байгаа юм а. За нэг талдаа сумын иргэд баярлаж цэнгэх газар нь соёлын төв мөн үү гэвэл мөн. За гэхдээ дулаангүй бол тэнд очиж хүмүүс цэнгэх үү гэдэг нь нэг асуудал юм а. Өнөөдөр сум битгий хэл аймагуд нь уурын зүхаар халдаг. 21 аймагаас дулааны станцтай нь өрдөө 10 хүрэхгүй. Ингээд аймагуудаа дулааны станцтай болгоно гэд бүгд найрамдах Солонгос улсын Экзим банкнаас 140 гаруй сая Америк долларын зээл авч төслийг хэрэгжүүлж эхэлсэн ч за Солонгосын компани дампуурч наашаачгүй цаашаачгүй гацаад байгаа юм а. За энэ мөнгөнд үгээр тоосвол нэг аймагт 15 сая Америк долларын хөрөнгөөр дулааны станц барихаар байна. За өөрөөр хэлэх юм бол соёлын төв барьсан 216 тэрбум төгрөгөөр 4 аймагт дулааны станц барьж болохоор байжээ. Тийм хэрэггүй төсвөө танаад хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулах илүү зүгээр юм болов. Соёлын төв нэг тэгж биетэр байх бас шаардлагатай гэдэгт бас нэг санал нийлэхгүй л байна. Соёлын төв байдаг ч гэсэндээ залуу хүмүүс төлхөө нөгөө нэг мэдгүй байгаа болохоор үйл ажиллагаагаа муу явуулж байгаа болов гэж ер нь бодож байна. Хэрвээ соёлын төв байгаа бол илүү сонирхолтой залуучуудын сонирхлыг татсан зүйл хийвэл очих байх гэж бодож байна. Тэрнээс яг байдаг үгүйг нь ч сайн мэдэхгүй л байна. Нэг аймгийн 2 суманд яг ижил 250 хүний судалтай соёлын төвийн барилга барьж байгаа хэрнэ за төсөв нь 200-аас 300 саяын зөрүүтэй. За тухайлбал 2018 онд Өвөрхангай аймгийн бүрд 30 улс суманд 250 хүний судалтай соёлын төвийн барилгыг барихаар болж за төсөвт өртгийг нь 1 тэрбум төгрөгөөр тооцоолжээ. За гэвч хар хором суманд 250 хүний судалтай яг ижил соёлын төвийн барилга барихаар болж за үүнд нь 1.5 тэрбум төгрөгийг төсөлсөн байна. За бүхэл бүтэн энд 500 сая төгрөгийн зөрүү гарч байгаа юм а. Нэг сар орчмын өмнө улс даяараа шатхууны хомсдолтой нүүр тулсан бол дахин энэ асуудал гарч ирлээ. За харин энэ удаагийн шатхууны хомсдлын асуудлыг амралтын өдрүүдээр шатхуун хадгалах агуулга хамардаг үүнээс улбаалж түгээлт төр тасалдсанаас үүдэлтэй гэж Ажуулдэр Эрдэс Баялагын яам тайлбарллаа. Манай улс шатхууны хэрэглээгээ бүхэлд нь гадаадаас импортлж авдаг. Энэ 7 хоногийн ихэр хомсдод байгаа AI-92 шатхууны нийлүүлэлт тасалдалгүй хэвийн явагдаж байгааг Ажуулдэр Эрдэс Баялагын яамнаас мэдэгдлээ. Түүнчлэн Монголын компаниуд Хятадын PetroChina International компаниас 15,500 тонн AI-92 шатхуун авахаар захиалж энэ сарын эхнээс нийлүүлэлтээр авахсан.
Гэхдээ Хятадаас импортлж байгаа шатхууны үн дунджаар $160 зөрүүтэй байгаа. Тэгвэл засгийн газраас шатхуун импортлогч компаниудад 7.5 тэрбум төгрөгийн татаас олгосон учраас шатхууны үнэд өөрчлөлт орохгүй гэсэн юм а. Бүтэн цаг ажилт хийгдэггүй. Нэгдүгээр өдрийн ажилт өглөөнөөс эхэлж агуулгаас ажилтыг хэлсэн. Тэгээд замын дүрм журамтай холбоотойгоор аюулгүй ачаа өдрийн төвжирэлтэй холбоотойгоор өдрийн цагаар төвлөрдөг гэдэг учраас агуулгаас ачигдсан ажилтнууд манай орой 9 цагаас хойш гарч байгаа гэсэн. Үн нь бол нэмэгдэхгүй. А2 бензиний үн бол нэмэгдэхгүй. Орсолгоны Орос нефть компанитай хийсэн хөнгөлтэй үнээр авж байгаа энэ А2 бензин маань үн нэмэгдэхгүй. Тэгэхээр ямар ч байсан бол А2 бензин бол нийлбэр тасралтгүй явагдчихээн. Одоо энэ дээр ямар нэгэн тоглолт үүсэх тийм тасалбар үүсэх бодит нөхцөл бол байхгүй. Өмнөх удаад улс төрийн тогтворгүй байдалтай зэрэгцэн шатхуун хомсдож байсан бол харин энэ удаагийнх Монгол Ардын намын их хуралтай зэрэгцэж таарсан. Уг асуудалд аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас дараах тайлбарыг хэлсэн юм. Монополийн эсрэг газрын гаргасан акт дүгнэлт нь бол хэдхэн цөөхөн компани хоорондоо өгсөн хөвөлдөж үнэ тогтмол үнээр нэгэн зэрэг нэмэгдүүлсэн байна гэдэг ийм зүйл гаргаж өнөөдөр ингээд энэ асуудлын шүүхтэр явж байгаа. Тэгэхээр энэ улс төрийн нөхцөл байдалтай уялдуулаад тодорхой хэмжээний үн нэмэгддэг, хомсдол үүсгдэг гэдэг ийм зүйл Монгол улсын үеийн үед л тодорхой хэмжээнд яригдаад ингээд явдаг. Ийм зүйл байж болохгүй. Тийм учраас Монгол улс бол энэ доктортой байдлыг хангахын тулд нэвт боловсруулах үйлдвэр буюу газрын засаг боловсруулах үйлдвэрийг 2028 оны эхний улиралд ашиглалтанд оруулна гэдэг ийм зорилготой явж байна. За энэ маань тодорхой хэмжээний Монгол улсын газрын засгийн бүтээгдэхүүнийхээ 70%-ийг хангах ийм нөхцөл байдал бүрдэнэ. Мөн шатхуун хомсдог асуудлыг бүрэн дүүрэн шийдэхин тулд газрын тус боловсруулах үйлдвэрийг түргэн хугацаанд барьж ашиглалтанд оруулах шаардлагатай байна гэж аж үйлдвэрийн Эрдэс баялагын яамнаас хариулсан. Өнгөрсөн сард үүссэн хомсдлын үеэр хоорондоо хувилдаж шатхууны хүнийг нэмэгдүүлсэн байна гэх үндэслэлээр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч худалдаа эрхлэгч компаниудад монополийн эсрэг газраас 45 тэрбум орчим төгрөгийн торгуул оногдуулахаар дүгнэлт гаргаж шүүхэд шилжүүлээд байгаа гэлээ. Үзэгчдээ Тэнгэрлэгчийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг үндэсний хүүхдийн чуулган энэ жил хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байна. 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумаас 600 гаруй хүүхэд багчууд найрамдал цусланд чууллаа. За тэд өнөөдөр нийгмийн амьдралд тулгамдж байгаа асуудлууд, хөгжил, оролцооны хувьд шийдвэрлүүлэх асуудлуудаа нэгтгэн хэлэлцэж, маргааш төрийн ордонд үндэсний хүүхдийн зөвлөлийн гишүүд болон салбарын сайд нарт танилцуулах юм а. Энэ удаагийн үндэсний хүүхдийн чуулган хүүхэд хайр ирээдүйн урайнд ор зохион байгуулагдаж байна. За Монгол орны 330 сумаас цугласан багчууд өөрсдийн санал хүсэлтэд бүс бүсээрээ хуваагдан хэлэлцлээ. Мөн өнөөдрийн хүүхдүүдийн санал солилцох хэлэлцэх үеэр 2023 оны үндэсний хүүхдийн чуулганаас гарсан сан шийдвэрүүд хэрхэн хэрэгжсэн талаар хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын мэргэжилтнүүд үр дүнг танилцууллаа. Энэ удаагийн чуулганаар ирэх 100 жилийн хүүхэд хамгаалал хөгжлийн бодлогыг хүүхдүүдээр өөрсдөр нь тодорхойлуулж тэдний саналыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх нь чухал гэлээ. Дэлхийн хүүхдийн өдрийг ухтаад энэ 100 жилийн ойн хаалтын арга хэмжээг ирэх 100 жилийн хөгжлийн эхлэл болгож хүүхдүүд өөрсдөө юу хүсэж байгаа, хүүхдүүд ямар нийгмийг мөрөөдөж байгаа, хүүхдүүдэд ямар асуудал байгаа, бид нар томчууд биднийг юу хийгээсэ гэж бодож байгаа. Энэ болгоныг хүүхдүүд өөрсдөө ярилцаж, хэлэлцэж, дундаасаа энэ санал бодлоо илэрхийлээч гэж зөвхөн хүүхдүүдийн илтгэлээс бүрдсэн хүүхдийн үндэсний чуулганыг бид нар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд альва зүйлд хөгжлийн төлөө оролцох хэрэгтэй.
оролцсон хүүхдүүд хөгждөг. Хөгжсөн хүүхдүүдэд хязгааргүй боломж байдгаа гэдэг энэ одоо жам ёсны энэ байдлыг одоо сургууль дээр юм уу, гэртээ юм уу, урлаг, соёл янз бүрийн одоо нийгмийн харилцаанд хүүхдүүдэд оролцуулж сурахаас гадна төрийн бодлогод хүүхдүүд үг дуу хэлээ одоо илэрхийлэх, хүүхдүүдийнхаа бодож байгаа, санаж байгаа, хүсэж байгаа, мөрөөдөж байгааг төрийн бодлогод шингээж, оруулж, үүнийг ажил хэрэг болгох нь одоо бидний бол үүрэг гэж үзэж энэ чуулганыг зохион байгуулж байгаамаа. Хүүхэд бүрийн оролцоог хангах үүднээс бүх сумын хүүхдүүдийг хамруулсан гэдгээ зохион байгуулагчид онцолж байна. За чуулганыг хамгийн холоос зорин ирсэн оролцогч нь Баян Үлгийн аймгаас буюу 2000 гаруй км-ийн цаанаас зорин иржээ. Монгол улсынхаа баруун хязгаар болох олон ястан үндэстнгүүдийн хорон цугларсан тийм үлгийн нутаг болох Баян Үлгийн аймгийн тийм хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн Насил гэдэг хүүхэд байна. За өнөөдөр бол манай энэ найрамд бол хүүхдийн зослонд хүүхэд хайр ирээдүйн хэмээх одоо нэрлэгдэх чуулган зохион байгуулагдаж байна. Бараг 2 өдөр тийм нэлээдгүй тийм замыг туулсан айгу тийм хэцүү өдрүүд байлаа, замдаа зарцуулсан. Тийм гэхдээ бол дуу хоолойгоо тийм хүүхдүүдийнхээ тийм аймгийнхаа 40 гаруй хүүхдийн одоо 40,000 гаруй хүүхдийн дуу хоолойг одоо хүрхэхийн тулд ялцчгүй энэ ч бол ирсэндээ нэлээд таатай байна. Одоо арай нэг явуулсан. Чуулганд оролцогч сурагчдын хувьд хүүхдийн оролцооны байгууллагын идэвхтэн сурагчид юм. Тэд хүүхдийн оролцооны байгууллагад идэвхтэй байх нь өөрийгөө хөгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх, найз нөхөдтэй болох гээд олон зүйлд суралцаж, өөрийгөө тодорхойлоход тусалдаг тухай хуваалцсан юм аа. Нэгдүгээрт хүн болгоны нэг сурах ёстой чадвар, харилцах соёл, бусадтай харилцах сурж байна. Өөрийнхөө үзэл бодлыг хинээс ч айхгүйгээр илэрхийлж чадж байна. Мэдээж тэр дотроо шүүлтүүрийгээд хэрэгтэй хэрэггүй юм яриа сурчиж байна. Мөн дээрээс нь бусдад өөрийгөө илэрхийлж байна. Мөн хүмүүсийг амар ойлгож сурдаг. Тэгээ тэр хүн юу мэдрээд байгаа юм бол, тэр охин юу мэдрээд байгаа юм бол, яагаад байгаа юм бол гэд тэр болгонд нь очиод зүгээр үү, яаж вэ, би яаж туслах уу гэд хүүхдийн зөвлөлөөр явсан, магадгүй хүүхдийн орцны байгууллагаар явсан хүүхдүүд хүнийг айгуугаа ойлгодог. Тэгээ энэ дээр 18-наас хүрээд яг гой боловсон, зөв боловсон хүч бүрдэг гэж би ойлгодог. Үндэсний хүүхдийн чуулган бол хүүхдүүд өөрсдийн дуу хоолойг илэрхийлж бодлого тодорхойлогчдод хүргэдэг хамгийн чухал талбарын нэг юм а. 2 өдөр үргэлжлэх хилэлцүүлэг, санал солилцоонд хүүхэд бүр ирэх, хөгжил оролцооны хувьд ямар орчин хүсэж байгааг илүү боддоор ойлгоход чиглэж байна. Ингэж Монголын өнцөг булан бүрээс ирсэн 600 гаруй хүүхэд өөрсдийн ирээдүйд хамаарах асуудлыг өөрсдийн хөрөө тодорхойлж хамтдаа шийдэл гаргахыг зорж байна. Хичээл ороод 2 сар гарангийн хугацаа өнгөрч байхад хот хөдөөгүй сурагчдад одоо хүртэл сурах бичиг хүрэлцэхгүй байна. За хичээлээ хийхэд өндөрлөлтэй байна. Жишээлбэл 40 хүүхэдтэй ангийн ердөө 12 хүүхэдт нь сурах бичиг тараасан байгаа юм. За мөн үүнээс гадна сурагчдын 5 тухтай аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа асуудлыг тэд хөндлөө. Жишээлбэл Хинтээ аймгийн Бэрх олон улсын сургуулийн дотуур байранд 200 гаруй сурагч байдаг. Уг сургуулийн дотуур байр байгуулагдаад 5 жилийн нүрийг үзэж байгаач одоо хүртэл усанд орох өрөө хүртээмжгүй байдаг гэсэн юм а. Үүнээс гадна сурагчид 5 тухтай орчинд суралцах эрхээ эдлэхийг хүсэж байгаа тухай хуваалцлаа. Хүүхдийн 5 тухтай боловсрол эзэмших эрх бол би яг зөрчигдэж байна гэж бодож байна. Ер нь бол хүүхэд ямар нэгэн хувийн асуудалгүй, сургуулийн асуудалгүй, ямар нэгэн дарамтгүй хичээлийг хийж боловсрол эзэмших ёстой. Ялангуяа улсын ирээдүйд би хүн одоо бид нар бол энэ улсын ирээдүй гэж үзэгдэж байгаа. Тэгээд бидний боловсрол маш чухал. Тэд боловсрол эзэмшихэд бид нэр эрхэд зөрчигдөхгүй байх ёстой. Тэгээд эрхээ бид нар бүрэн эдлэх ёстой. Сургууль орчны хувьд жишээ нь кабинетийн хүрэлцээ айгүй мó. Манайд химийн лаборатори байдаггүй. Тэгээд химийн лабораторид болгол бас гээд ирээдүйн нөгөө хэмжээд эмчнэр айгүй хэрэгтэй болов уу гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө бол анги дүргэлт нь айгүй юм их ч гэсэн ингээд кабинет олдохгүй байгаа нь бас айгүй хэцүү байгаа. Үүнээс гадна улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичгийг боловсролын ерөнхий газраас тараагдаж дууссан гэх тайлбарыг өгж байгаа ч гэлээ одоо хүртэл сурагчид сурах бичиггүй байсаар байгаа юм а. 40-с 50 сурагчтай нэг ангид ердөө 8-аас 12 сурагчил сурах бичигтэй байна гэсэн юм а. Тиймээс сурах бичиггүй хүүхдүүд 15 хичээлийн сурах бичгээ худалдаж авахын тулд 200 мянган төгрөгийг зарцуулах шаардлагатай тулгарч байна. Мөн түүнчлэн худалдаад авъя гэсэн ч сурах бичгийн хүртээмж олдоц муу байгаа талаар сурагчид хэлж байна. Ийм асуудлаас болж хүүхдүүд гар утсаараа сурах бичгээ харах, эсвэл 2-оос 3 хүүхэд дундаа нэг сурах бичиг ашиглаж байна.
манай ингээд одоо яг 12 хүүхэд сурах бичгтэй 40 хүүхдийн 12 хүүхдийн сурах бичгтэй гэхээр бус нь сурах бичиггүй болчихж байгаа. Тэгээд за яг ингээд ширээндээ 2-ороо судаг баггүй. Тэгээд яг ингээд 12 гэдгээр чи 24 хүүхдийн сурах бичгтэй бус нь ингээд сурах бичиггүй үлдчихэж байгаа. Тэр хүүхдүүд нь ялч ингээд уцаараа ордог болохоор бас айгүй тийм уцны хэрэглэл маш их ихсээд байгаа. Тэр тал дээр ерөнхийдөө шийдэл гаргая гэхээр сургуулийн захиргаанаас асуудлыг шийдэж өгч чадахгүй байна. Одоохондоо ингээд хүлээгдэж байна гэсэн хариулт өгöd байгаа. Өнөөдрийн хүүхдийн эрхийн клубүүдийн нэгдсэн чуулганд оролцож байгаа хүүхдүүд дэд бүтцтэй холбоотой хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай илтгэлүүдээрээ дамжуулан хуваалцаж байсан юм а. Тухайлбал хотын төв эсгүүдэд явган хүний замыг янзалж гэрэлтүүлгийг сайжруулсан байдаг хэрнээ гэр хорооллын эсгүүдэд харанхуй гудамжууд, олон жилийн турш янзлаагүй явган хүний замууд, эзэнгүй нохоонууд их байдаг талаар ч хэлж байлаа. Түүнчлэн явган хүний замуудыг цэвэрлдэггүй учраа явхад хүндрэлтэй байдаг тухай сурагчид хэлж байлаа. Эрт харанхуй болж байгаа халтаргай гулгаатай энэ үед хүүхдүүдийн зорчих явган хүний замд анхаарах хэрэгтэйг тэд хэлсэн юм а. Бразилийн Бэлэм хотоос манай сурвалжлах баг мэдээлүүллээ. За COP30 буюу Нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн оролцогч талуудын 30 дахь баг хурал Бразил улсын Бэлэм хотод үргэлжилж байгаа. Энэ хүрээнд манай улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатар дэлхийн метан амлалт сайд нарын хаалттай тусгай хуралдаанд оролцсон юм а. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Нэгдсэн үндэсний байгууллагын талуудын баг хурал буюу COP30 хурлын 2 дахь 7 хоног өнөөдөр эхэлж байна. За өнөөдөр Монгол улсаас уур амьсгалын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд хүрэлцэн ирж маш олон уулзалтуудад оролцсон. За тухайлх юм бол өндөр түвшний чуулганы нээлтэд оролцож гамшигт төсвөртэй дэд бүтцийн эвсэрлээс зохион байгуулж байгаа дэлхийн дэд бүтцийн доктортой байдлын тайлан 2025-ын нээлтэд оролцсон. За мөн өнөөс өнөөдөр одоо онцлог уулзалт гэх юм бол Нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга газрын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стэлтэй уулзсан байна. За яг энэ уулзалтын үеэр бол Нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс Монгол улсыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд мөн дасан зохицох болон бусад үйл ажиллагаа. За энэ дундаас эргэжил зохион байгуулах COP17 цөлжилттэй тэмцэх хурлыг дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэдгийг илэрхийлсэн. За ингээд та бүхэндээ сайдын байр суурийг хүргье. Монгол улс 26 нүүдийн цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 10 дугаар баг хурлын зохион байгуулахыг та бүхэн туулахад таатай. Энэ үеэр Монгол улс эдгээрийн тэргүүлэх санаачлах улс газрын нэгдсэн хэмжээнд хүн байгаль суурилсан дэд бүхий дэд бүтцсэн 3 санаачлалыг гişүүлэх болно. За өнөөдөр бол өндөр түвшний чуулганы нийт буюу дэлхийн байгаль орчны сайд нарын энэ чуулга нээлтэнд оролцсон. Мөн энэ чуулга нээлтэнд оролцсны дараа гамшиг төсвөртэй дэд бүтцийн эвслийн дэлхийн дэд бүтцийн доктортой байдлын тайлангийн тухай ийм хэлэлцүүлэгт бас оролцлоо. Университетийн нарийн бичгийн дарга нарын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Симон Стэлстэй бас уулзсан. За мөн Турк улсын байгаль орчны дэд сайдтай уулзалт хийлээ. Байгаль суурилсан шийдлүүдийн талаар болсон бас хуралдаанд оролцож панелистаар оролцлоо. Мөн ярианаас бодит үйлдэл рүү буюу COP30 хэрэглэлтийн цаг болох нь гэдэг энэ хуралдаан хэлэлцүүлэгт бас оролцлоо. Сая хамгийн сүүлд нь дэлхийн метаны амлалт, метаныг бууруулах тухай энэ амлалтын сайд нарын хаалттай тусгай хуралд оролцлоо. За Нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн гүйцэтгэх захиралтай уулзсан уулзалтаар Монгол 3 COP-ийн уялдаа холбоог хэрхэн хангах талаар ярилцлаа. Мөн энд уур амьсгалын өөрчлөлтийн энэ нарийн бичгийн газраас цөлжилттэй тэмцэх нарийн бичгийн газартай хамтарч Монгол COP17-д өндөр ач холбогдол өгж оролцоодох талаар бас бид нар хамтын санаачлалуудаа ярьж ирсэн байна. За мэдээж өнөөдөр дөнгөж эхний өдөр ажиллаж байна. Тэгээд эхний өдөр гэхэд ямар ч завгүй одоо бол Улаанбаатарын цагаар өглөөний 6 цаг болж байгаа. Тэгэхээр өнөөдөр орой ингээд энэ уулзалтууд маань бас бүрэн гүйцэд дуусч амжаагүй ингээд явж байна. Тэгэхээр эхний өдөр бол бүх уулзалтууд ээж амжихгүй. Энэ бол
дэлхийн 100 гаруй улсуудын байгаль орчны сайд, өндөр түвшний төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, байгалийн орчны салбарын одоо бүхий л байгууллагууд энд хуран цугласан, эрдэмтэн судлаачид, идэвхтэн төрийн бус байгууллагууд хуран цугласан ийм уулзалтууд болж байна. Маш олон улс орн өөрсдийнхөө павильоноо нээж ажиллуулж байна. Хоёр талд, олон талд маш олон улсууд зэрэг явж байна. Нийт 20-30 орчим хурлын заалууд байхад тэд нар нь бүгд зай завсаргүй одоо хуралдаж байна. Тэгэхээр энэ ажлуудад бид нар ингээ оролцоод манай төлөөлөгчид бол одоо яамнаас нэг 6-7 ирж гисэн ажиллаж байгаа. Энэ хүмүүс маань ингээд салбар уралдаануудад хуваагдаад хоёр ороо нэгээрээ ингээд хуваагдаад уулзалтуудыг хийгээд явж байна. Ер нь бүх утгаараа агуулгынхаа хувьд бол хурал амжилттай явж байна гэж харагдаж байна. COP30 хурлын 2 дахь 7 хоногийн эхний өдөр Бахрайн болон Бүгд найрамдах Солонгос улсууд Powering Past Coal Alliance буюу нүүрснээс татгалзах эвсэлд нэгдснээ зарлалаа. Чулуутсан түлшний санхүүжилтээр тэрхлэгүүд дэлхийд хоёрт ордог Бүгд найрамдах Солонгос улсын хувьд энэ эвсэлд нэгдэж байгаад дэлхийн нийт анхаарлаа хандуулж байна. Нүүрснээс татгалзах эвсэл нь чулуутсан түлшнээс цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг түргэсгэх. За нүүрсний эрчим хүч үйлдвэрлэлийг үе шаттайгаар зогсоох чиглэлээр ажилладаг дэлхийн олон улсын орнуудын засгийн газар, бизнес эрхлэгчид болон төрийн бас байгууллагууд гээд 180 орчим талуудаас бүрдсэн эвсэл юм а. За Бүгд найрамдах Солонгос улсын нүүрсний үйлдвэрлэлийн эзлэх хувь 2015 онд 42.5% байсан бол 2024 онд 30.5% болж буурсан ч хүлэмжийн ялгаралтаараа дэлхийд дээгүүрт орсоор байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Бразилийн Билем хотод болж байгаа COP30 хурлын үеэр Бүгд найрамдах Солонгос улсын уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэгчид Солонгосын чулуутсан түвшний санхүүжилтийг нэн дээр зогсоохыг уриалсан K-pop Dima Hunter сэдвтэ цуглаа илээ. За тэд Бүгд найрамдах Солонгос улс K-pop бол санхүүжүүл чулуутсан түвш санхүүжүүлэхээ зогсоо гэж уриалж байлаа. Та бүхний мэдэж байгаачлан Өмнөд Солонгос өнөөдөр PPCA буюу нүүрснээс татгалзах эвсэлд нэгдлээ. Энэ бол үнэхээр чухал алхам. Гэхдээ бид өөрсдийн хийх ёстой даалгавар юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бас бусад улс орнуудын үүрэг даалгаврыгч бодолцож тэдний даалгаврыг нураахгүй байх хэрэгтэй. Гол санаа нь бол нүүрс хийгээд бүх төрлийн шатах ашигт малтмалын хэрэглээг зогсоох юм. Өмнөд Солонгос шатах ашигт малтмалын санхүүжилтээр дэлхийд хоёрт ордог. Тэд одоо ч уурхайн олон төсөлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байна. Энэ бүгдийг зогсоох шаардлагатай. Нүүрснээс татгалзах эвсэлд нэгдснээр Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар анх удаа шинээр түүхийн нүүрсний цахилгаан станц барихаа зогсоож одоо ажиллаж байгаа түүхийн нүүрсний цахилгаан станцуудыг үе шаттайгаар халах амлалтаа албан ёсоор зарлалаа. Мөн одоогийн ашиглалтанд байгаа 61 нүүрсний станцаас 40 2040 он гэхэд хаагдана гэдгийг баталгаажуулсан байна. Харин үлдсэн 21 станцыг хаах хугацааг олон нийтийн хилцүүлгийн дараа эдийн засгийн болон байгаль орчны үр ашигт нийцүүлэн шийдэх бөгөөд нарийвчилсан төлөвлөгөөг эх хонд гаргахаар Мөн Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар нүүрснээс татгалзах эвслийн бусад гишүүн орнуудтай хамтран дэлхийд даяар нүүрснээс цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтийг хурдсахад хувь нэмрээ оруулах амлалаа. Бүгд найрамдах Солонгос улс нь Аз ТВ-с нүүрснээс татгалзах эвсэлд нэгдсэн 2 дахь улс бөгөөд Аз номхон талаан бүс нутгийг нүүрсний эрчим хүчнээс гарах шилжилтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх юм а. Иран улсын нийслэл Тегеран хотын 10 сая иргэдэд ердөө 2-7 хоногийн унтны усны нөөц үлджээ. За энэ мужид энэ жил урьд хожид тохиолдож байгаагүй ган гачиг болсон ч нөлөөлсөн боловч за мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар олон жил алсын хараагүй явж ирсний гор гэж дүгнжээ. Сүүлийн өдрүүдэд Техран хотод үргэлжилсэн ус таслалд газар авч 10 сая орчим хүн бухимдаж айдастай байна. За олон жилийн хуурайшилт цас борооны хэмжээ эрс багасны дараа Ираны ерөнхийлөгч бороо орохгүй бол ус хуваарлалт хийхээс эхлээд нийслэлийг нүүлгэх хүртэл асуудал үүснэ гэж анхааруулсан байна. За гэхдээ ундны усны нөөцийн асуудал нь өнөөдөр гинэт Иран улсыг сандрагсан асуудал биш юм а. За хэдэн жилийн өмнөөс л мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн боловч засгийн газрын зүгээс дөрвтэй арга хэмжээ авахгүй байсаар ийм
ийм нөхцөлд хүргэжээ. За Иран экологийн хязгаараа давж усны байгалийн нөөцөө хийхийг ашигласан. Өөрөөр хэлбэл усны бодлого нь их усүрээ хамгаалахаас илүү нийлүүлэлтийг нэмэхэд чиглэж ирсэн байна. За Техран хот Алборз улсын бэлд байрладаг. За энэ хэсэг нь элс хайрга ихтэй хэсэг юм байна. Өөрөөр хэлэх юм бол бороо цасны усыг газарч шингээг газрын доорх усыг нүхэн сэргээдэг байж. За гэтэл энэ хэсгийг асфальт, бетоноор цутгаж ус шингээх боломжийг нь тэр чигт нь хязгаарласан байна. За хэрвээ зөв менежмент хийсэн бол ус шингээх сав газар бүтцийг байгуулж өнөөдрийн асуудлаа шийдэх боломж байсан талаар мэрэгжилтүүд хэлсэн байна. За үүнийгч тухайн улсын байгаль орчны яамны орлогч даргаар ажиллаж байсан Кавех Матаны ийхүү хэлжээ. Ираны байгаль орчны бодлого олон жилийн турш алсын хараагүй зохион байгуулалт муутай хэрэгжсэн нь өнөөгийн хүнд нөхцөл байдлыг бий болгосон. Ираны нийт хүн амын тоо болох 90 гаруй сая хүний 70 гаруй хувь нь цөөн хэдэн том хотод төвлөрсөн нь ачааллыг асар ихээр нэмэгдүүлсэн. Мөн хөдөө аж ахуйн салбарын үр ашиггүй үйл ажиллагаа нөхцөл байдлыг дордуулж байгаа. Одоогийн байдлаар Ираны цэвэр усны 90 орчим хувийг хөдөө аж ахуйн салбарынх нь хэрэгэлдэг. Гэхдээ иргэдийн дийлэнх нь амжиргаагаа газар тариалангаар залгуулдаг учраас засаг захиргаа орон нутгийн ажлын байрыг хамгаалах зорилгоор хөдөө аж ахуйд усыг замбраагүй, зохицуултгүй байдлаар олгосоор ирсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Ус бол байгалийн шавхагддаг нөөц. За гэхдээ төр засгийн зөв бодлогоор энэ асуудлыг шийдэж болох ч Иран улсын удирдлагууд алсыг харсан хариу арга хэмжээг авч чадалгүй ийм нөхцөл байдалд хүргэжээ. Төр засгийн алсыг хараагүй шийдвэр ямар үр дагаварт хүргэдгийг Иран улсын жишээнээс харж болохоор байна. За гэтэл унтны усны нөөцийн асуудал манайхаас тийм ч хол биш. Учир нь Улаанбаатар хотын иргэдэд ердөө 7 жил хэрэглэхэл цэвэр усны нөөц үлдсэн. Гэтэл нийслэлийн удирдлагууд унтны усны их үүсвэр дээрээ барилга барих шийдвэрийг гаргаад байгаа юм а. Үндэсний цэцэрлэг түрээлэнгийн нийт хэмжээ 973 га газар. Энэ газрын 183 га талбайг тогтжуулсан. Өөрөөр хэлэх юм бол хүрээлэнгийн нийт газрын 18%-ийг л бид ашиглаж байгаа юм а. За үүнээс Улаанбаатар хотын иргэдэд үлдсэн хинч гар хүрээгүй 790 га газраас 96.4 га газрыг үндэсний цэцэрлэг түрээлэнгийн харьяалаас гаргахаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдээд байгаа юм а. За салгаж авсан газрынхаа 40 гад нь үндэсний урлагийн их театр барина. Энэ хэр хэмжээний зай талбай бай гэдгийг тооцоолбол за энэ 40 га газарт 57 хөл бөмбөгийн талбайг барих боломжтой. За нэг иргэнд 0.7 га газар эзэмшүүлнэ гэвэл 571 хүнд хувааж өгөх боломжтой ийм том хэмжээний газар гэсэн үг юм а. За энд хятадын буцалтгүй тусламжаар театрын барилга барихаар болоод байгаа юм а. За гэтэл энэ хэсэгт нийслэл Улаанбаатар хотын 1.6 сая иргэдийн ундны усны их усвар бий. За ийм онцгой бүс татал хамгаалтын бүсээс нь гаргаж барилга барих гэж байгаад хамаг асуудал байна. Энэ шийдвэрийг гаргах нүхээ аль 7 дугаар сараас эхлэн ухаж эхэлсэн байна. За тодруулах юм бол наалмын өмнөхөн усны тухай хуульд нэмэлтээр нэг заалт оруулж ирсэн. За хэрвээ онцгой хамгаалтын бүсэд төр хувийн эмчлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхээр бол нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж авто замыг барьж байгуулж болно гэх заалт. Өөрөөр хэлэх юм бол шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст онцгой тусгай бүс байх нь хамаагүй. Өөртөө хүсгэл юм бол хуульд өөрчлөлт оруулж зорилгодоо хүрдэг жишээ энэ болж байгаа юм а. За үр дүнд нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт барилга баригдах эхлэл ийхүү тавигдаад байна. Яг өнөөдрийн бидний Улаанбаатар хотын хамгийн том ирээдүйд бидний хамгийн том аюул болж байгаа нь усны их усвэр дээр ойн одоо туулгоолын ай сав газарт эн чинь байгаль өөрөө цэвэршүүлээд яж идэг. Байгалийн аргаараа өөрөө цэвэрчээдэг ийм экологийн ийм тэнцвэртэй ийм бүс байгаа байхгүй юм. Тийм учраас бид нар хамгаалтанд аваад байгаа байхгүй. Ундны усныхаа газар дээр биш, ундны усны хамгаалтгүй байгаа газар дээр 40 газар сонгож өгсөн гэж байгаа. Ягаад тийм байшлаа? Одоо манай ганцхан байгаа юм цэцэрлэг хүрээлэн шүү дээ. Үгүй Баян зүрхтэй цэцэрлэг төрөө өөр цэцэрлэг хүрээлэнгүүд байгаа. Яг зүгээр хоёр улсын хилцээрээр шаардагдж байгаа хотын төвд ойролцоо тийм газар гэдэг дээр нь л тэрсгээ сонгосон гэж ойлгож байна. Нийслэлийн засаг даргын орлогч даваа талаа хэлснээр бол за цэцэрлэгт хүрээлэнгээс өөр театр барих газар Улаанбаатар хотод олдоогүй болж таарлаа. За гэхдээ бидэнд театр барьчаар хоосон газар байгаа нь ч нууц биш юм а. Дэлхийд нийтдээ 3 улс нөхөн жорлонгийн асуудалд гаргалгаа олж чадаагүй байгаагийн нэг нь манай улс. Өөрөөр хэлбэл нийтдээ 910 мянган айл өрхийн 780 мянган одоо хүртэл нөхөн жорлон ашигласаар байгаа юм а. Манай улсын хувьд хөрсний бохирдлын 90 орчим хувь нөхөн жорлонгоос үүдэлтэй гих тооцоолол байна.
Орчны бохирдолтой тэмцэх ажлыг хүрээнд манай улс 5-6 үйл ажиллагаанд нөхөн жорлон багасгах шийдлүүдийг тусгасан ч одоогоор хэрэгжилт байхгүй байна. Жилдээ бол бид нэг өдөрчүүд монголчуудын 3.5 сая монголыг ингээд бодохоор бол 1 сая 51.5 сая тонн тийм бүтээгдэхүүнийг бид одоо хийчихэж штеп. Тэгээ сая тоогоор өрчих юм бол эн чинь замбраагүй юм болоод байна гэсэн. Тэгэхээр нөгөө Монгол улсын үндсэн хуулинд бол Монгол иргэн бол эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэдэг энэ юм бол ерөөсөө үндсэн хуулиуд зөрчиж энэ чинь бүр цаанаа бүр аюул том асуудал болоод явчихж байгаа. Нөхөн жорлог хөрсний бохирдлын гол хүчин зүйлүүдийн нэг муу юм Улаанбаатар хотын 360 цэгээс сорьцаавч хөрсний бохирдлыг шинжилэхэд 88% нь ян хөгц мөөгөнцөр илэрчээ. Нөхөн жорлонгийн 10-аас 12 метрийн радиус дээрх бохирдлууд хамгийн элбэг тархдаг байна. Үүнээс гол анхаарч ойлгох зүйл бол хөрсний бохирдол даймжран усны бохирдол болж байгаа явдал юм. Усны бохирдлыг газаргуу дээрх усаар хязгаарлагддаг гэж бодох нь өрөөсгөл юм. Жишээлбэл 27 метрийн гүнтэй ундны усын худгаас хүний ялгцсанд байдаг нян хүртэл илэрсэн байна. Аль хизээний бохирдчлоо. Энэ нь 30, 40, 50, 60, 70 метрт байж байгаа газрын доорх усанд нөлөөлөх аюул байна шүү гэдгийг л бид нар ойлгоод байгаа юм. Туул голын усанд сэлж болохгүй гэдгийг туул голын усанд сэлж өссөн миний хувьд хэлэхэд маш харамсалтай байна. Гэтэл одоо манайхан туул голын усанд хүүхдүүд байна. Зунжингаа миний хажууд хүртэл хүүхдүүдээ оруулчаал чи туул голыг мэддэг болсон юм уу? Чи ямар хамт ингэж хэлчихэд 3 хоногийн дараа нөгөө хүүхд нь халуураад хэвтчихэв. Манай улсын нийт хүн амын 68% нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламжийг хэрэглэж байна. Дэлхийн нийтдээ харьцуулахад нөхөн жорлонгоо шийдэж чадаагүй 3 улсын нэг манай улс болжээ. Тэнгэрлээс доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна. Дэлхийн 100 гаруй улсад 500 сая гаруй хэрэглэгчтэй Google Pay үйлчилгээг Худалдаа Хөгжлийн банк Монгол улсад албан ёсоор нэвтрүүллээ. Ингэснээр Худалдаа Хөгжлийн банкны виртуал мастер карт болон T-карттай харилцагчид TDB онлайн аппликейшнаар дамжуулан Google Pay картаа холбож Android үйлдвэрлэлийн системтэй гар утсаараа төлбөр тооцоо хийх боломжтой боллоо. Төлбөрийн аюулгүй байдлыг хамгаалах токенжуулах технологиг Монгол улсад амжилттай нутагшруулж байгаа нэг жишээ бол өнөөдөр нээлттэй хийж байгаа Google Pay үйлчилгээ юм а. Google Pay үйлчилгээ нь Google-ийн баталгаажуулалт зэрэг олон давхар хамгаалтаар харилцагчийн мэдээллийг хамгаалдаг давуу талтай болохыг мэрэгжилтнүүд онцолж байлаа. Google Pay үйлчилгээг нэвтрүүлснээр төлбөр тооцоог түргэн шуурхай хийх боломж бүрдэж байна. Үүнээс гадна бусад улсын банкны картаа Google Pay-тэй холбон гадаадын иргэд манай улсад гүйлгээ хийх хялбар нөхцөл бүрдэж байна. Төв банкны зүгээс үндэсний төлбөрийн карт T-картыг MasterCard-тай хамтраад NFC технологи буюу одоо зайнаас уншдаг EMV чиптэй болгон хөгжүүлсэн 2018 оноос эхлэн энэхүү одоо хөгжлийн үр дүнд бол ийм дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байгаа одоо томоохон компаниудаас санал болгож байгаа санхүүгийн үйлчилгээнүүдийг бол Монгол нэвтрүүлэх бол боломжтой болж байна. За Google Pay үйлчилгээ нэвтрснээр иргэд одоо өөрийн ухаалаг гар утсандаа e-wallet буюу одоо цахим төрөвч суулгаад түүндээ өөрийн төлбөрийн картуудыг хадгалаад түүгээрээ дамжуулан гар утсаараа картаа ашиглахгүй төлбөр тооцоог бүрэн боломжтой болж байгаа. Ингэснээр тухайн иргэний өөрийн одоо эмзэг буюу одоо хувийн мэдээлэл бол илүү хадгалагдах буюу одоо картаа ашиглахгүй картаа гээгдүүлэхээс бол илүү сэргийлж байгаа. Google Pay-ийг олон улсад ашиглах боломжтой учраас хэрэглэгчдэд олон давуу талтай гэлээ. Дашрамд дурдахад манай улсын нийт хүн амын 67% нь Android системийн ухаалаг утастай гэсэн судалгаа байдаг. Тэдгээр иргэд хурдан шуурхай гар утсаараа төлбөр тооцоо хийх боломж бүрдлээ. Жил гаруй өмнө Apple Pay үйлчилгээг Худалдаа Хөгжлийн банк болон голомт банкуд мөн нэвтрүүлж байсан юм а.
Доллар мэдээллийн хөтөлбөрөөр эх 7 хоногийн туршид зохион байгуулагдах Улаанбаатар блокчейн 7 хоногийн хөтөлбөрийн онцлог хэсгийг танилцуулж байна. Тэнгэр телевизийн зүгээс оролцогч талуудыг нэгтгэн крипто блокчейний сэдвийн хүрээнд тусгай хэлэлцүүлгийг зохион байгуулна. Улаанбаатар блокчейний хүрээнд оюутан залуусын дунд зохион байгуулагдах 2 арга хэмжээ өнөөдөр албан ёсоор зарлагдлаа. Эхнийх нь веб 3-д суурилсан тоглоом хөгжүүлэх хакатон. Уг тэмцээнд оюутан залуус өөрсдийн 2-4 гишүүнтэй бага бүрдүүлэн оролцох боломжтой. Тэмцээний нийт шагналын сан 20 сая төгрөг бөгөөд 11-р сарын 25-нд бүртгэл дуусна. Бүртгүүлсэн багууд 26-наас 27-ны өдрүүдэд санаагаа бизнес загвартай уялдуулан хөгжүүлж 28-нд илтгэл тавьж танилцуулах юм. Веб 3 гэдэг нь интернетийн дараачийн үе гэж нэрлэгддэг бөгөөд төвлөрсөн бус экосистем юм а. Харин өнөөдөр бидний өргөнөөр ашиглаж байгаа интернет бол Web 2 буюу мэдээлэл өгөгдөл платформыг аль нэг компани хяндаг систем. Харин Web 3-д өгөгдөл компани биш хэрэглэгчийн өөрийнх нь өмч. Web 3 хакатоны хамтрагчаар ард санхүүгийн нэгдэл оролцож байна. Хоёр дахь тэмцээн нь ихтэй сургуулиудын дунд явагдах эрдэм шинжилгээний хурал. Уг хурлыг санхүү эдийн засгийн сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Монголын биржүүдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байна. Энэхүү хурал нь блокчейн технологийн судалгааг дэмжих шинэлэг шийдэл санаачлагыг илрүүлэх, академик судалгаа болон практик хэрэглээний огтолцлыг хөгжүүлэх зорилготой. Сэдвийн блокчейн технологиг ашиглан шийдэх боломжтой төрөл бүрийн шийдэл, хөгжүүлэл, хэрэглээний талаарх судалгаа байж болно. Бүртгэл 11-р сарын 24-ний өдөр хаагдана. Улаанбаатар блокчейн арга хэмжээнд салбарын гол тоглогчид, төсөл хэрэгжүүлэгчид, веб 3 хөгжүүлэгчид, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид нэгэн дор цуглаж цаашдын чиг хандлага, экосистемийн хөгжил, төслүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг хэлэлцэх болно. Бүх арга хэмжээнүүд үн төлбөргүй байх бөгөөд та бүхэн урьдчилан бүртгүүлж нэвтрэх хэрэгээ баталгаажуулах боломжтой. Тэнгэрлээс доллар мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ хамтдаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.